дараагийн мэдээг хүргэе. Хөтөлбөр Сансар Гарден мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжилж байна. За Сансар Гарден цэцэрлэгийн багш хүүхдүүдийг самталтайнд хүлж скотчтож хүчирхийлдэг нь камерын хяналтын бичлэгээр ил болсон. Тэгвэл тухайн цэцэрлэгийн үйл ажиллагааг төр зогсоож шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Сансар Гарден цэцэрлэгийн багш эцэг эхчүүдийн группт өдөр бүр хүүхдүүдийн зургийг явуулдаг байжээ. Гэтэл 11-р сарын 11-нд явуулсан зурагт 2 хүүхэд хүлээтэй байгааг эцэг эхчүүд анзаарсан байна. Ингээд багшаас учрыг асуухад намайг скотчоор юм хийж байхад хүүхдүүд тоглоод өөрсдийгөө скотчтсан байх гэж хэлээд зураг устгасан байна. Энэ нь эцэг эхчүүдэд хар төрүүлсэн тул хил ам хийж хүчээр шахуу камер шүүн багш хүүхдүүдийг скотчоор хүлдэг зодтог нь ил болжээ. 11 сарын 11-ний 10 цагаас 12 цагийн хооронд 2 цагийн бичлэгийг гүйцэтгэж үзэхэд хүүхэд скотчтж байгаа. Скотчтай 2 цаг байлгаж байгаа. Нэг хүүхэд нь сандалтайгаа нөгөө скотчтоос сандалаа чирээд 2 цаг тэнцээ нөгөө бүдүүрч унаад сандалаа чирээд яваад байгаа байхгүй бүгдийгүүд хажуугаар нь зүгээр явж байгаа хүүхдүүдийн толгоор нь цогж байгаа. Дандаа ер нь толгой данс руу зогтг юм байлээ. Тэгээд холоомын тоглож байгаа тоглоомын дулаад аваад хураачдаг юм байлээ. Хоол идүүлэхдээ амруу шууд хуруугаараа жишдэг юм байлээ. Тэрлийнхэн тогооч гээд хүүхэн бас байгаа. Тэр нь зүгээр гарч ирээд аягтай болсноос нь хуруугаараа авангуутлаа шууд амруу хоёр нас шүрэг хөвтөж амруу шууд жишж байгаа байхгүй хүчээр. Миний хүүг ширээнд ороос тэр цаанхнаас нь зулгааж гаргаж ирж байгаа байхгүй тэр. Үүнээс гадна хүүхдүүдийг унтуулахдаа дагзаар нь савж түлхэж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Мөн тус цэцэрлэг хичээл сургалтын үйл ажиллагаа бараг явуулдаггүй. Ширээн дээр цаас бал тавьж эцэг эхчүүдэд илгээх зорилгоор зураг авдаг нь харагдсан байна. Одоо хаан улдургийн цагдаа дээр бол багшийн асуудал бол шалгагдж байгаа. За мөн бол одоо боловсролын улсын байц агч нар одоо ажилласан мөн одоо хаан улдургийн боловсролын эцсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мөрөгчтөн бас ажилласан байгаа. За ингээд бол боловсролын хэлтс бол тухайн цэцэрлэгт мэргэжил арга зүйн удирдлага дэмжлэгээр одоо хангаж ажиллах юм одоо чиг үүрэгтэй байгаа. За ингээд шалгалтын ажил явагдаж байгаа учраас одоо ямар нэгэн дүгнэлт шийдвэр гарсны дараа бид нар бол тухайн цэцэрлэг дээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх энэ чиглэлээр ажиллах байгаа. Сансар Гарден цэцэрлэг энэ хичээлийн жилээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2-3 болон 4-5 насны холимог 2 бүлэгтэй. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас цэцэрлэгийн эрхлэгч болон багшаас мэдүүлэг аваад байна. Эцэг эхчүүд дахин ийм үйлдэл гарахаас сэргийлж цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтэй байгаа л цэцэрлэгийн зүгээс багшид хариуцлага хүлээлгээд үйл ажиллагаагаа хэвэн явуулах магадaltaй байгааг тэд мөн хэлж байлаа. Харин нийслэлийн боловсролын газраас шалгалтын дүгнэлт гарсны дараа ямар хариу арга хэмжээ авах хэрхийг шийднэ гэх тайлбарыг өглөө.